Штийг сонин штэ. Би ингээл ахмадуудаа тэмцлээ надад би 4 хүүхдийн мөнгө авахгүй. Надад ахмадаа чи ээж авахгүй. Тэ? За тэгэл одоо тэтгэрэн бол би биш. Би хадгалан зэрэнд юм алдаж үзээгүй. Тэгэл миний тэмцсэн болгоос би өөртөө юу ч болж авдаггүй. Ганцхан би тэр улсуудыг мэдхгүй дээ тий. Гинцэнтэй ингээ хогцсон болох юм би өрөвдөг байхгүй. А нөгөө талд нь битгий ингээ зардагны охроос мэддэг ардсан бас байдаг шүү харуулахын тулд би тэдний тэмцэлд нэмэр хувь нэмэр өгдөг байхгүй. А тэгээ тэмцэж байгаа хүн өөрөө үнэн голоосоо тэмцэж чадвал асуудал шийдэгдэнэ. Надаар хараад за баасан яах нь гэдэг ингүүл тэмцэл явахгүй ш. Тэр улсуудад би зүгээр л дөхөн болж өгч байгаа байхгүй. Би зүгээр ганцхан жишээ хэлье л да. Сапугийн охрогчд гэж орчидсэн. Сапугийн том худалдааны төв шатсан тий. Тэндээс 2 хүн хохирлоо авсан. Тэр 2 хүн бол өөртөө тэмцсэн байхгүй. Алтан төв гэж юмхтэй, ангитой гэж юмхтэй. Нэг нь 64 хоног үлсэн зарлсан, нөгөөх нь 39 хоног үлсэн зарлсан. Тэд чинь тэмцэлтэй шудраг байгаа юм чинь. Бид нар мөнгөө л авна, амьдрал зогссон. Нэг бол эндээ л үлсээд өгөх, эсвэл мөнгө аваад амьдралаа цааш нь зохино. Өөр зам байхгүй. Тэрийг би цааш нааш нь зөв болгож өгч байгаа байхгүй. Уулзаж та нар өгөөч энэ усууд ингэ. Тэгээд тэр усууд тэмцэлтэд яалж шít. Би бол дөхөн бологч, зам заагч болохоос биш. Дагуул авч яваал би өөрөө хохирож биш гэж байна. Сахиусан тэнгэр шиг юм байна шүү дээ. Сахиусан тэнгэр шиг одоо нэг хүнийг зөв рүү шиглүүлдэг. Тэгэхээр баасан гэдэг сахиусан тэнгэр маань бас нэг асуудлыг хөндөжсэн би санаж байна л да. Одоо микроавтобусын жолооч нарын ярих шиг төлөө бас тэмцсэн. Агаар гараад ирсэн. Одоо ч тэмцээ. За тэрийг болсон байна нэрээ. Ямар ч байсан микроавтобусын хувьцын дээр манай ард түмэн бас мэдчихэж байгаа. 90 онд Монгол улсын нийтийн тээвэр эзгүүдэд ямар ч одоо хүмүүс хөлдөлж хунаг болж хат нөгөө 69-оор нөгөө араб гэдэг нэг чихэн машинаар идэг явдаг байсан. Тэр цагаас аваад өнөөдөр хүртэл микроавтобусын нийтийн тээврийн сүүлд орсон 400 автобус эртэл хүрх юм ард түмний зүйлсэн шүү дээ. Тэгээд манай нийтийн тээврийн бодлого яадаг вэхээр тэрийг нөгөө бизнес гэж ойлгоод нийтийн эрхлэлд явж байгаа нэг чинь бизнес гэж ойлгоод тэргээр асар том аж ахуйн нэгжүүд бизнес гэдэг. Тэр асар өндөр татвар авдаг. Одоо бүр давраад стандарт гэдэг юм гаргаж ирээд 96, 97, 98 гэдэг микронд хасч эхэлж байгаа. Тэгэхээр одоо би юу штий 5 сая төгрөгөөр микро аваад нийтийн тээвэр дотор явж итэл нэг өглөө минийхээ чиний машин 96-ыг хасчлаа. Би маргааш шууд нэрийг ядаж явах. Нэг сайхан микроавтобус хашаантар гिचээдэг. Тийм. Тэгээ одоо ажилгүй болчтой нийт тэр чинь одоо хүний амьдрал зүгээр нэг өсөн чавчиж байгаа байхгүй. Бас их ч тэгвэл микрото бөөнөрөж хийж явж байгаад ардаа 5 хүүхэдтэй нэг эр хүн айлын өрхийн тэргүүн явж байгаад хурд тэтрүүснээс одоо осолд ороод тэгээ нас орчлаа арийнхын 5 хүүхдээ хүнд хийчих. Микроавтобусан дээр шүү дээ. Би энэ микроавтобусыг нисдэг авс гэж сонир өччихсэн шүү дээ. Тэгээ авс гэж юу гэдэг бол өксөний орох хайцаг авс гэдэг. Тэгээ нисдэг авс гэхээр бүр аялтайгаас өксөн дээгүүрнээс. Тэгээ энэ үгийг хэлсэнээс хойш нийтэд бүр илүү эрчимтэй орсон. За нисдэггүй авсаа тэгвэл яад бэлдээ. Зам нь ямар вэ? Тэ? Өнөөдөр Улаанбаатар хотын хүний ачаал нь ямар вэ? Тэр микроавтобус зөөсөн. Яагаад тэр автобус нисдэг авс болтлоо явсан гэхээр дарга нар шүү дээ. Одоо замын цагдаагийн ч юм уу, мэрэгжлийн хяналтын ч юм уу, нийслэлийн автогийн байцаагч нар өөрсдийнхөө микроавтобусыг тэн дотор ороод авчихдаг. Тэд нар чинь би танд талтай би чинь даргын хүүхдүүд дээр хамаагүй давгүй тэр нисдэг авсагт нэрийч авдгийг. А яг мөнжгөрөөр микроавтобуснаас микроавтобусны хооронд амьддаг хүн физик тэг давхдаггүй байхгүй. Нэрийн зүүн дунд ялгаа бий. Тэр аваар харсан микроавтобус бол дандаа дарга нарын дандаа өөрийнх нь ардаа одоо хан туурахтай бүлгэлийн усууд тэгж галзуу юмш тавьдаг. А мөрөөр нь микроавтобус явж байгаа тэр автобусаар амьдарч байгаа усууд физик тэг давхдаггүй. Микроавтобусны хотын хөдөлгөөнд оролцож байгаа одоо соёл жолооч юм тийм ээ. За ингээл шүүмжлэх асуудал зөндүүд. Жишээлбэл одоо эрүүл ахуй, цэвэрхнээс нь ахуулаад микроавтобус шүүмжлэх зүйл байдаг. Одоо жишээлбэл Улаанбаатар хотын чинь метрополис гэдэг дэлхийн томоохон хот, Азийн цагаан даг нэтер гэж нэрлэдэг шүү дээ. Та жишээлбэл микроавтобусын суудаг уу? Би микроавтобусын суудгаа хвчлээ яваа явж байгаа. Тэгтээ биш микроавтобус сууж үзсэн. Онгоцсон доо? Нугсанд нь. Сууж үзсэн. Би өөрөө микроавтобусанд яваад камераар бичлэг хийгээд ямар дарамтууд байдгийг микроавтобусын жолооч яаж амьддгийг гэрийнх нь амьдрал ямарын салин хийдийн татвар хийдийн чангаас 30 мөлжлийн хийдийг би бүгдийг шалгацсан. Бүр судалгаа хийгээд Монгол улсад байгаа микроавтобусны бүх аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийгээд том автобусын шалгалт хийгээд би өнгөрсөн 3 сараас 6 сар хүртэл би 3 сар хичээлийн хажуугаар өглөөгөр дандаа шалгалтын ажиллаар явжсэн. Би бол энийг маш нарийн судалж байгаа. Маш сайн судалж байгаа. Ганцхан микроавтобусыг биш манай нийтийн тээвэрт байгаа микроавтобусыг хариуцдаг нийтийн тээврийн газар өөрөө микроавтобусыг чивнэр өсөж байгаагаар соёлтой, нухсанд нь ордоггүй, таних тэмдэгтэй энэ кондукторын долгор гэдэг юм байна. Жолоочны баатар гэдэг юм байна те. Энэ автобус чинь эндээс энэ хүртэл явах юм байна. Ийм ойлгомжтой болгохыг ихэд нийтийн тээвэр дургуутдаг. Энэ замбрааг байдал нийтийн тээвэр тасрах хэрэгтэй. Яг бол тэнд дотроос мүлжлэг явуулж байхын тулд маш хэрэгтэй байдаг. Зүгээр л тэр жолоочийн соёлгүй байдлаас болоод гэж байгаа юм шиг. Угаасаа үгүй шүү. Соёлтой байх боломжийг олгодог. Замын төвжирэл жишээлбэл микроавтобусыг болоод төв зам нэлээд төвжирдэг. Наран туул зах дээрээс бөөх хичээл явж байгаа 100 хаалга гэж хошоогоо.
Энийг бид нар үйлдвэрчний эдийн шугамаараа байгуулсан оршоо. Тэр оршоо бол жолооч нар нь хийн, кондуктор нь хийн, яаж үйлддэг бид нар бүр ингээд тусгай хувц сунар микроавтос бүх юм зэгцэлсэн байна. Тэгэхдээ энэ ганц хэрэг үйлдвэрчний хоршоог өнөөдөр нийтийн төвийн ад үздэг шүү дээ. Ингээд нэг үлгэр дуурайлтай байлаа, хүмүүжлэлтэй байлаа гэж. Тэр микроавтосны жолооч нарыг бүх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөө яг хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээг нэгд явдаг ганц аж ахуйн нэгжүүд одоо зүй хаалгаж байна. Бус нь ямар ч хөдөлмөрийн гэрээгүй, ямар ч нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалгүй зүгээр л нэг дарамтлагч аж ахуйн нэг дарга гэн энэ тэндээс микро цуглуулсан. Тэгэл үйлчлэг хийгээд сууждаг. Нэг хоёрдугаар чи өнөөдөр 96 оны микротэй байлаа гэж өөр дөр авч үзэх хэрэгтэй. Жишээлбэл би нам хасчлаа. Тэ? Би улсад одоо надад микроцус өөр ажлын байр алга. Дараагийн ажлын байрыг өгөхгүй. Нэгдүгээр тийм үү? Хоёрдугаар микроцусын тэгвэл тодорхой хэмжээгээр үнэлээд тэр олон нислэг авсуудыг байлгахгүйгээр стандартаар харсан машина төр өөр авах хэрэгтэй шүү. За энэ машины чинь би нийтийн төвд төрүүлсэн үнэ. Одоо чи өнгө үзэмж муутай боллоо. Аюулгүй байх байдал хангахтай байсан. Энийг ч урааж аваад танд энэ ажлын байрыг ч өглөө. Та энэ бүр амьдрал. Одоо микроцусаас амьдрахгүй. Ингэх гэж л төр хүний амьдралыг барьж авах гэж төр байдаг. Улс орон байдаг. Тэгэхээр засаг төрөө бид нар татвараасаа байгуулж байгаа. Тэрнээс дарамтлаа гэвэл бид нар ч амьдрах газар биш. Тийм учраас энэ бол нийтийн тээвэр дотор байгаа микроавтосны автобус энэ асуудал бол маш нарийн судлах одоо цаанаас бүр ингэж яагаад энэ үүссэн, яавал болох юм, яагаад байх сонирхол байгаад байгаа юм, сонирхолгүй нь ямар байгаа гэдэг энийг асар сайн судлах хэрэгтэй. Нэг үрэл би юу ч хэлэхэд энэ шулгал хэд нийтийн тээвэр гэдэг нэрийн дор мүлжлэг явуулдаг болохоос биш Монгол улсад зорчтын аюулгүй авч яваа, сайхан замаар авч яваад тий стандарт хангасан унаагаар үйлчлэх бодлого өнөөдөр Монгол улсад байхгүй гэдэг би шууд хэлдэг. Би ингэж хэлснийхаа төлөө чи яагаад ингэж ангуул ингэж хэлж байгааг надад парк баримтаар хангалттай байгаа ч би нүүр ордон хэлж. Тэгэхээр түрүү хэлж яана л та ер нь одоо микроавтобусыг ингэж явуулахгүй гэдэг ингэчээр ингэж ажил дараа нь олддгоо гэж тийм ээ. Жишээлбэл одоо Монголын хөдөлмөрийн бирж дээр 15 мянган ажлын байр тогтмол байж шít. Тэр хүн жолоочоос өөр юм хийхийг хүсэхгүй шít. Хэний буруу? Тэгээ тэр хүн чинь жолоочоос өөр юм хийхин тулд урьдчилт за чи одоо жолооч биш мужаан болно. 2011 оны 4 сараас чи жолооч биш мужаан болно гэж төрүүлж биелдээд тэр мужааны хөрсөнд суулгаад багжийг хангаад тэгнэ үстэй. Тэгжиж өнөхөөс за хөө чи яхаар заах ганцхан микро барих гэдэг үлээ гэж болохгүй шít. Тэгвэл тэр усууд бодно шít. За би чи хасдах юм байна. Энэ автобус чи явахгүй юм байна. Би тэгэхээр микроор биш өөр юмар амьдрах юм байна гэд тэр олон ажлын байрны сонголт хийх боломж олгох хэрэгтэй. Хүн тийм боломж олохгүй шít. Ерөөсөө хамгийн сонирхолтой. Тэгээ энэ дотор их сони байдаг байхгүй юу? Даргын 96 оны микро бол одоо зүгээр л давхчих. Жирийн баасангийн юм уу жирийн батын микро бол зогсоол 50 мянгаар, зогсоол 50 мянгаар торгуулна. Тэр үтхий татврын байгууллагын 10 мянган цасны данс, торгуулийн 50 мянган цасны данс хоёр нэг. Тэгэл та нар бодчих. Торгуул бол ял шийтгэлийн нэг төрөл тийм ээ. Татвар гэдэг бол үндсэн хуулиар олсон хүний үндсэн үүрэг. Яагаад энэ хоёрыг данстай байгаа юм? Сонирм байгаа ч тийм. 96 оны микрыг явуулахгүй гэж танил микр 10 мянга хийчихэд бүтэн сар тавьж болоод байдаг. Танил биш микр нь 7 хоног болгон 50 мянга хийх тавьж байна. Бас их таавал шудрах зөрөгтэй хүн ер нь мэдээлэл баримттай авах хэрэгтэй л дээ. Ёстой л. Би өөр дандаа баримт төшөөлөе. Тэгэхээр одоо та түрүү хэлсэн шүү дээ. Одоо замын цагдаагийн даргын микр ингээл явж идэг гэж ярьж байна л да. Цаахаас жишээ хэлээ. Замын цагдаагийн даргын биш. Замын цагдаа дотор байгаа. Тийм, замын цагдаа бас мөн дарга нарын микр. Тийм. Тэгэхээр одоо ингэдэг байхгүй. Бид нар бол бүх болцоо дарга хэмжээг авч байгаа. Эдгээр чих аюултай юм байна. Бид нар торгоо зогсоох эрх бидэл байхгүй. Төрийн нэг хувц хүмсэж хүн зогсоод тийм машин. Тэгэхээр бид нар нийтийн тээвэрт очиод за хяналттай албад энэ дарга нарын машин тавих гээд байна. Энийг чинь зогсооё. Та нар цуг шалгалтанд гараад цааш мэдээлчихдээ юм. Шалгалт гарч шүү. Хүүц нам зогсож. Бид тэр оройж байгаа явал камераар нөгөө хүн олноор нь очиж байгаа, харчихгүй газараас очиж байгаа, 500 төгрөгөөр очиж байгаа, тусгай зөвшөөрлгүй очиж байгаа асар олон фактуудыг бөөгнөлдөг байхгүй. Одоо мөнхөр дарга өөрөө ч мэдчихэж байгаа. Би хасаад байгаа 96 оны чинь микро ийм сайн. Явуулаад байгаа 2003 оны микро чи ийм үү? За стандарт Монгол тэнцэж гэнэ үгүй би мөнхөр дарга 2 микрын зураг нь өөрийнх нь гар дээр аваач зүгт. Үр дүнд хүрэх нь үү таны одоо? Одоо тэгэл яах вэ? Эдгээр чи хэцүү шттэ төмөр хүнээр төрөө барилдсан юм шиг аюу хатуу ш. Мөнхийн тэр суудал дээр суун яагаад эрх мэдэл байна, мөнгө нь байна. Дахиад сонгуулиар л урдаад гарчин. Би бол байнга энэ дээр байна. Энэ дорж батвал дандаа гудамжин байна гэдэг бодолтой биш манай дарга. Тэр энэ дарга нарт бол энэ бодлыг халахын тулд манай ард түмэн өөрсдөө сонгуулаа сонор соргогд. Өөрсдөө бүр хянаад, хараад миний дүн ийм шүү. Би энэ саналаа өгсөнтэй харж иж энэ төрийн барих хүмүүсийг өөрчлөх хэрэгтэй шүү. За тэгэхээр манай Сэхүүсэн дэнгэр баас игч маань хэрвээ одоо 2012 оны сонгуульд нэр дэвшээд ялчих юм бол за хотоор орон нутгаар дүүрэн нисдэг авсан сүлжилтэд эхлэх нэ гэж ойлгож ирнэ болох уу? Тэгэхээр нисдэг авснууд гэдэгтэй гол юм биш. Улаанбаатар хотын нийтийн тээврийн бодлого нь өөр байхгүй ч тал асуудал тавьдаг. А бодлоготой болчих юм бол нисдэг авс гэдг нь нисдэггүй онгоц байсан ч ард түмэн суугаал юм шүү. Тэ? За тэгэхээр
За хамгийн сүүлийн асуулт юм аа. Тэгэхээр одоо таны тэмцэж явсан олон асуудлууд ингээд эхнээсээ ингээд чигдрээд явж ин тэгэл та тэгж ш. Одоо микро гэдээ бас бүжигнал байж лээ. Тэгэхээр одоо яг тэр үеийн чинь хэлжсэн, шүүмжилжсэн бүх юм хэрэгжсэн үү? Та ингээд бас нам гүн хүн байгаа жоо ингээд сураад ахаар чинь хүмүүс нөгөө тэмцэл нь бас дуусчихсан юм болов уу гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ажлууд чи яг хизээ бүрэн дуусах юм болов уу? Би дахиад хэлье. Тэмцэл гэдэг чинь дандаа голомжинд гэдэг юм огт биш. Тэмцэл хаанч байж болно. Зүсээ хувиргаад байж болно. Байгаагаараа байж болно тий. Би одоо дахиад хууль руу ор тэмцэх гээд өөрийгөө бэлдэж байна. Би дайнд орохын тулд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Олон хүмүүс яг таныг микро дээр бол амжилт олж байгаа. Бид нар ямар ч гэсэн аж ахуйн нэгжүүд бол айлгаж жагаад худлаа үндэсний жолооч нартай арай бас нэг хөдөлмөрийн таатай үсэг бүрдүүлэх гэж жолооч нарын та бас нэг өөр болсон. 96 микрог бол бид нар ямар ч стандарт орсолгүй бүтэн жил гарan давхуулж одоо амьдралын залгуулж чадсан. Одоо сая бол 4 сарын 9-нд л хасж байгаа. Энэ дашманд бас хэлэхэд манай микроны жолооч нар өөрсдөө аягүй тийм юуны ховцрол болдог байхгүй. Төр гэдэг юмнаас айдаг. Би энэ нийгэмд ард иргэдэд зөвхөн нийгмийн төлөө ажилд оролцсон гэж өөрийгөө үнэлж бас чаддаггүй. Хоёрдугаар тусгай зөвшөөрлөд нэг айхтар том сүнхээр аж ахуйн дарга нар айлгадаг. Ингээл одоо ард юм бол аж ахуйн даргаас жаагаас та, улсаас жаагаас та, цагдаагаас жаагаас та татварын байцаагаас нэг л олон айс дотор л амьдэрч явна да. Тэр нь тэр зүгээр л хүмүүс ягаад ингэж асуугаад байна гэхээр манай хүмүүс баас их ч маань олон хүний эрх ашиг гэхээсээ илүү одоо хувийн эрх ашиг одоо биелчихсэн өөрөө хов хүн гэдэг талаараа үр дүнд хүрчихсэн болохоор ингэж хэсгүүлээ болоод байгаа юм. Ингэж гарч ирсэн л өөрөө үр дүнд төрөнгөтэй болоод байна. Нөгөө хүмүүс нь асуудал нь хэвээр байна гэж ойлгоод байна л та. Манай надад ямар үр дүн би биш дээ тусаар тогтнолтой бай. Газар шоргоо бүрэн бүтэн байлгая. Эх оронгүй насаар үлдэг эцэг хүн 3 хоног үлдгийн шүү гэдэг би анх гаргаж ирээд хэлсэн. Тийм. Хоёрдугаар энэ ард түмэн итгэл үнэмшилтэй амьдрмаар байна. Ирээдүгөө харж амьдрмаар байна. Миний үр хүүхэд миний ач зээнэр сайхан нийгэмд үлдэмээр би. Миний тэмцлийн үр дүн огт миний зорилго хаач хүрээг байгаа. Зүгээр л надыг тэмцэх чанарын маань хамтуудад би ашигтай тэтгэврийн нэмж өгсөн. Монголын ээж нарыг би мөнгөтэй болгож өгсөн. Монголын ахмад ажтыг би сарын 200 мянган тэтгэлэгтэй болгосон. 2000 гаруй хүнд би орон сууцтай болгосон. Энэ бол биелсэн. Гэхдээ энэ миний биел биш. Энэ зөв Монголын боордууд төгсөн миний буйны ажил. Өшөө одоо миний хийх юм бол яагачгүй. Монгол улс тусгаар тогтносон байгаад энэ их замбраагүй хаалганы орон дээр байгаа гисэд дэлгүүлсэн хаалгаанд орсон юм шиг Монгол орны энэ амар хагалгааг зөв болгоод оёод бөглөөд тэр хаалганы орон дээр Монгол улсыг босгоод амьдруулмаар шүү дээ. За тэгэхээр хүмүүс үзэгчтэй та бүхний өмнө Гамбар ток шоу 45 минутын турш яваад өндөрлөж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаартаа чөлөөт ахмадын холбооны тэргүүн Баасан оролцлоо. Тэгэхээр танд сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны одоо ирэх сонгуулийн ажилд амжилт хүсье. Анхаарлаа хандуул үзэгчтэй мөн баярлалаа. За баярлалаа. Хям хавчуулсан энэ давхыг гамбургер гэдэг. 3 тэрбум хүн иддэг. Урьдаар хийсэн ийм боорцыг амбир хэмээдэг. Монголчуудаас бусдын иддэг. Урьдаар юм болгоныг хийдэг. Харин хүнээр гамбир хийж болох.